За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ маш олон хүн Андрю Тэтийн төмөр үлгүүдийг танилцуулаад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэлээ. Би ч гэсэн өөрөө Андрю Тэт гэж хин бол гэдэг судлаад үзсэн чинь Америк нэгдсэн улс олон их Британий иргэн бизнес эрхлэгч хуучин бол мэргэжлийн кикбоксing тамирчин байсан юм байна. Нэлээд өндөр амжилтыг ч гэсэн тэрээр бол үзүүлж байжээ. За тэгээд тэрээр бол автомашины маш том сонирхолтой ч гэсэн маш олон хэрэг төвөгт орооцолтож байсан хүн гэдгийг оноос энэ үеэр судлаж мэдлээ. За жишээлх юм бол Big Brother хэмээх телевизийн сургалт 2016 онд өргөдөө оролцож байсан боловч одоо расист үзэл болон хүйсийн үзлээрээ тэрээр энэхүү шавнаас мөн хасагдж байсан гэдэг мэдээлэл бол гарч ирж байна. Ерөнхийдөө бол муу залуусын төлөөлөл гэж өөрийгөө хэлдэг. За ер нь токсик залуусын хаанч гэж өөрийгөө нэрлээд байдаг юм байна. За тэгвэл энэхүү залуу маань ямархуу төмөр хөлөг сонирхтой. Тэрээр нийтдээ хичнээн автомашины цоглуулгатай гэдэг мэдээллийг үзүүлье. Bugatti Chiron Pure Sport Тэдний энэхүү Bugatti-н 5.2 сая долларын үнэтэй. Хосолсон W16 хөдөлгөөртэй 1500 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн уртыг 2.4 секундэд авна. 17 тэрбум орчим төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Зэлсэн өнгөтэй өнгөнийхэн талаар яагаад ийм өнгийг сонгосон сонирхолтой. Дээд хорд нь 351 км/цаг. 240 мянган $200,000 үнэтэй Aston Martin Vanquish S Ultimate. Тэдний Aston Martin брендийн анхны авсан загвар. Энэ автомашин Британий автомашин үйлдвэрлэлийн шилдэг дизайныг илтгэж, гоёмсог байдал болон тэнцвэрт байдлыг төгс хослуулсан. 6 литрийн V12 хөдөлгөөртэй 603 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн уртыг 3.5 секундэд авна. Ойролцоогоор 840 сая орчим төгрөг. Ferrari 812 Superfast буюу бид бүхэн топчи гэдгээр нь сайн мэднэ. Ferrari-гийн онцлог загваруудын нэг болох энэхүү машин 789 морины хүчтэй 6.5 литрийн V12 хөдөлгөөртэй бөгөөд дээд хурд нь 340 км/цагийг гаргах чадaltaй. Тэд энэхүү машины гүйцэтгэл болон гадаад үзмжийг хоёуланг нь өндрөөр үнэлдэг $366 мянган буюу 1 тэрбум 281 сая орчим төгрөгөөр худалдаалагдж байна. Тэдний Lamborghini Huracan түүний цуглуулгад Италийн өнгө төрхийг нэмдэг. Энэ машин 5.2 литрийн V10 хөдөлгөөртэй. Тэгээс 100 км/цагийн уртыг 3.2 секундэд авна. 631 морины хүчтэй дижитал хяналтын самбар, карбон фибер гээд дээд зэрэглэлийн тоноглолуудаар тоноглогдсон. $348,773 буюу 1 тэрбум 220 сая орчим төгрөгөөр зарагдж байна. Андрю Тэтийн гаражид мөн тусгай захиалгаар хийгдсэн Porsche GT Street байдаг. Тэрээр энэ машинд $316 мянган төлжээ. Тэд энэхүү машиныхаа найдвартай байдал болон гүйцэтгэлд өндөр үнэлгээ өгдөг бөгөөд эдгээр чанаруудыг тэрээр туршлагатай McLaren жолоочийн хувьд эрхэмлдэг нэг юм. Хөл амрагчийн асуудалтайч Тэтийн Porsche GT Street төгсөн үнэлгээ нь түүний гүйцэтгэл, бодит хэрэглээний хослыг агуулсан инженерийн төгс шийдэл гэж үздэг байна. 800 морины хүчтэй ойролцоогоор 1 тэрбум 106 сая төгрөг. McLaren 720S Тэтийн цуглуулгын дээд түвшний машинуудын нэг гэж хэлж болно. $400 мянган үнэлэгдэх энэхүү супер машин гайхалтай гүйцэтгэлээрээ алдаршсан бөгөөд тэгээс 100 км/цагийн уртыг ердөө 2.4 секундэд авна. 4 литрийн V8 турбо хөдөлгөөртэй. Тэтийн McLaren брэнд дуртай байдлыг түүний ягаан өнгийн McLaren 765 LT илтгэдэг. Түүнд нийт 4 McLaren байдгийн нэг нь энэ юм а. 1 тэрбум 400 сая орчим төгрөг. Mercedes B63 Brabus Тэтийн цуглуулгын хамгийн хямд машинуудын нэгч гэж яригддаг. Гэхдээ түүний цуглуулгад тансаг байдал болон гүйцэтгэлийн төгс хослол гэж хэлж болно. 5.5 литрийн хос турбо V8 хөдөлгөөртэй $250 мянган үнэтэй буюу 875 сая төгрөг. Porsche 911 Turbo Тэд энэхүү машинаар өхөлтэй тулгарсан тухайгаа ярьж байсан удаатай юм. Тансаг байдал болон гүйцэтгэлийн тэнцвэртэй хостол гэдгээрээ алдартай Porsche 911 нь хотын замд ч гэсэн сайн тохирдог машин гэдгээрээ олон хүний хайрыг булаадаг машин юм а. 443 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн уртыг 2.8 секундэд авна. $210 мянган буюу 735 сая төгрөг орчмоор худалдаалагдж байна. Ferrari 458 Итали. Тэдийн гараж дахь магтаал хүрдэг төмөр үлэг.
Дээд урд нь 337 км/цаг, тэгээс 100 км/цагийн уртыг 3.4 секунд давах чадвартай 458 Италийн инженерийн гайхамшигт бүтээлүүдийн нэг гэж хэлж болно. Тэд түүнийг $248,000 худалдаа авсан бөгөөд энэ машин түүний цуглуулгад гүйцэтгэл дизайн болон Ferrari брендийн домогт өв уламжлалыг хослуулснараа үн цэн нь нэмэгддэг. 1 тэрбум 225 сая төгрөг орчим. Rolls-Royce Bright. Тэдийн гараж дахь өөр нэг чимэг бол Rolls-Royce. Тансаг хэрэглээний оргил төлөөлөл болсон машин. Уламжлалт гоо үзэсгэлэнг орчин үеийн гүйцэтгэлтэй хослуулсан бөгөөд тусгаалan захиалсан хөх хар өнгийн өнгөний шийдэлтэй. $380,000 үнэтэй энэхүү машин Тэдийн бусад машинууд шиг хурдны дээд амжилтаар гайхуулдаг боловч тансаг байдал болон тав тухын бэлэг тэмдэг болсон машин юм а. Ойролцоогоор 1 тэрбум 330 сая төгрөг. Дараагийн төмрүүлэг Aston Martin Valhalla. Тэд энэхүү хайбрид машинаас 2 ширхэг эзэмшдэг, цахилгаан болон дотоод шидэлтийн хөдөлгөөрөөр хослуулсан гэдгээрээ алдартай энэхүү машин 937 морины хүч гаргаж, тэгээс 100 км/цагийн уртыг ердөө 2.5 секундэд авах чадaltaй. Компаниас 999 ширхгийг л гаргажээ. 2 тэрбум 800 сая. BMW M5. Энэхүү седан загварын тансаг зэрэглэлийн машин түүнд бас бий. Дрифт хийхэд төгс зохицох машин гэж яригддаг. 4 литрийн хос турбо V8 хөдөлгөөртэй $123,000 буюу 430 сая орчим төгрөг. Тэд өөрийн хамгийн дуртай киноны машиныг ч өөрийн болгож чадсан байдаг. James Bond No Time to Die. Цэнхэр өнгийн Aston Martin DBS Superleggera машиныг тэрээр эзэмшдэг. $316,500 өөрийн болгожээ. Тэдийн соёлын бэлэг тэмдэг болсон машинуудын нэг. DBS Superleggera нь зүгээр нэг машин биш, харин Тэдийн асар нөлөө бүхий төр төрөх, Bond шиг амьдрах хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. 1 тэрбум 107 сая төгрөг. 5.2 литрийн хос V12 турбо хөдөлгөөртэй 715 морины хүчтэй. Koenigsegg Jesko. Ердөө 125 ширхэг л үйлдвэрлэгдсэн энэхүү супер машиныг Тэд нийгмийн сүлжээн дэх дагагчдынхаа саналын дагуу өөрийн болгожээ. 1600 морины хүчтэй хөдөлгөөртэй. Энэ машины дээд хурд нь 452 км/цаг, 10 тэрбум 500 сая орчим төгрөг. Rimac Chimera $1.7 сая үнэтэй 2 литрийн хос турбо хөдөлгөөртэй 1900 морины хүчтэй ойролцоогоор 5 тэрбум 950 сая төгрөгийн үнэтэй байна. Ороодын цахилгаан машин дэлхийн хамгийн шилдэг автомашинуудын нэг гэж үнэлэгдэх болсон. Дээд хурд нь 415 км/цаг. Асар хурдтай энэхүү төмрүүлэг нь Bugatti-тай өрсөлдөхөөс жолоодлагын туршлага шаардагдана. 1877 морины хүчтэй тэгээс 100 км/цагийн уртыг ердөө 174 секундэд давна. $4.4 сая буюу 15 тэрбум 400 сая орчим төгрөг. Aston Martin DB12 $271,000 үнэтэй. Тэрээр Instagram-д санал асуулга явуулж мөн л өөрийн болгож чадсан. Өмнөх загвараас 7% илүү шинжлэгдсэн 1685 кг жинтэй ойролцоогоор 948 сая төгрөг. Bentley Continental GT Mercedes B63 Brabus-тай ойролцоо үнэтэй Bentley Continental GT нь Тэдийн цуглуулгын өөр нэг үнэт эрдэнэ. Аялал зориулагдсан онцгой чадвараараа алдартай. Continental GT-ийн тансаг байдал, хүч чадал, гоо үзэсгэлэнг хослуулсан бөгөөд урт 5 тухтай аялалд хамгийн тохиромжтой сонголт. 6 литрийн V12 хөдөлгөөртэй 626 морины хүчтэй $250,000 буюу 875 сая төгрөг. $365,000 үнэтэй Ferrari 812 Superfast. Тэдийн цуглуулгын өөр нэгэн үнэт эрдэнэ. Энэ тухайн үеийн хамгийн хүчрхэг Ferrari загваруудын нэг бөгөөд Италийн инженерчлэлийн оргил бүтээл тооцогддог. 812 Superfast нь байгалийн сорилттой V12 хөдөлгөөрөөр тоноглогдсон гэдгээрээ өнөөгийн машины ертөнцид ховор тохиолдох загваруудын нэг юм. Энэхүү машин гайхалтай гүйцэтгэл болон цогц явхлант дизайныг хослуулсан. Ferrari брендийн сэтгэлгээг бүрэн илэрхийлдэг төмрүүлэг юм. 1 тэрбум 227 сая төгрөг. Pagani Huayra BC манай дэлхийд 20 хүндэл энэхүү машин байдаг.
Хос V12 турбо хөдөлгөөртэй 750 морины хүчтэй тэгээс 100 км/цагийн урдыг 3 секундэд авна. 5.2 сая доллар буюу 17 тэрбум 500 сая орчим төгрөгөөр худалдаалагдаж байна. Гэхдээ TET эдгээр загварууд нь зарим нь цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн болохоор олж авахд тийм ч амар биш. Тийм болохоор үнэ нь улам илүү өснө гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Andrew Tate-ийн төмөр үлгүүдийг танилцуулаад та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийнхаа дугаараар та бүхэндээ хэний автомашиныг үзэсхийг хүсэж байгаа гэдгийг комент хэсэгт үлдээгээрэй. Би ер нь Mr. Bean-ийг бас маш олон хүн танилцуулаад өгөөч. Mr. Bean буюу Ron Atkinson автомашиныг танилцуулаад өгөөч гэж хүссэн байсан. За Mr. Bean бол дэлхийд автомашин цуглуулдаг жинхэнэ цуглуулагчтай нэг гэдгийг бол тэр бүр хүмүүс мэддэг байх. Түүний цуглуулгад одоо маш олон автомашин байдаг. Тэрээр ер нь дэлхийн топ 5 цуглуулагчийн тоонд бол 109-оор багтдаг автомашины цуглуулагч юм аа. Ингээд эх 7 хоногт амжуул та бүхэндээ Ron Atkinson төмөр үлгүүдийг танилцуулж өгөх болно. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.